За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли таарад ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв синглчүүдтэй зориулж байгаа буюу таны хайрын амьдралд хэн ирж байгаа вэ гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За хувийн уншлагууд маань хийгдэж байна. Та пэйж болон Instagram хаягаар хандаад цагаа баталгаажуулах юм аа. За ингээд бүгдээрээ группийнхаа сонголттой танилццгаая. За 3 өнгийн зүрх маань байна. За ингээд картны сонголтоо эзгэе. За групп 1 ногоон өнгийн зүрхэн дээр маань ямар карт гарч ирэх вэ? За энэ Hierophant гэсэн карт маань гарч ирлээ. За хоёр дахь карт маань за хоёр карт гарч ирсэн байх юм. Нэг нь болохоор Ace of Pentacles, нөгөөх нь Four of Wands. За энийг жоохон ийш нь болгоод ингээд авчи. За групп 3 маань өөр гараад ирлээ. Four of Pentacles гэсэн энэхүү 3 группийн маань сонголт гарч ирлээ. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За групп 1-ийн маань уншлах эхэлж байна. Тэгээд Hierophant картын сонголтыг групп 1-ийнхэн маань хийжээ. За үнэхээр Hierophant бол яг өнөөдрийн уншлаган дээр бол юу вэ гэхээр ажил гэж бүгдээрээ нэрлэлцгээе тий. Энэ бол санвартны карт байдаг. За бүгдээрээ картаа энэлтэд тавиад дэлгэрэнгүй уншлагаа энэхүү хөрхөн картнасаа хийх болно. За ингээд групп 1-ийн Hierophant картыг сонгосон групп 1-ийнхэнд маань хайрын амьдралд нь ямар хүн ирж байна вэ? За Star карт маань хамгийн ихний карт. Star, Moon, за World карт маань, дэлхийн карт маань гарч ирж байна. Queen of Swords, Two of Pentacles. Энэ Two of Pentacles-ийн маань зураг нь ямар хөөрх юм бэ те. Энэ том бөмбөлгөн дээр хамаг хөлсөн гарцсан л зогсож байна да. За таны хайрын амьдралд хэн ирж байна вэ? Ace of Swords, Seven of Cups, Queen of Pentacles. За хамгийн доод хэсэгтээ Page of Swords карт маань байна. За тэгэхээр групп 1-ийнхэн маань бүр аягүй хөөрхөн заяа. Тэгээ яаж хаад нөгөө картын маань зураг нь бас аягүй хөөрхөн байгаа. За ер нь штэ дээ. За групп 1 бол аль аль талдаа мэдээж энерги маань өсөрдөг. За гэхдээ энд бол угаасаа таны амьдралд орж ирж байгаа хин нэгэн бол ер нь таны энергитэй яг дөөцгүйц хин нэгэн орж ирдэг буюу нөгөө талин тусгал гэж бид нар ярьдаг те. За яг үүнтэй нэгэн эдлаар Star карт, Moon карт, дэлхийн карт ингээ араасаа гарч ирсэн нь таны одоо шинээр орж ирж байгаа хүнч дээр, таны хувьд ч дээр хоёулаа ер нь бол сэтгэл зүйн хувьд өөр өөрсдийн гэсэн бас юм нэг шарахтай. Тэр шархаа нэг нэгнийхээ тусламжтайгаар эдгээх зорилготой нэг ийм хин нэгэн гэсэн үг. За тэгэхээр ер нь бол яг ийм одоо юу гэдэг яг л яалтчгүй л ингээд өмнөх тэ одоо харилцаанаас авсан нэтгэл найдваргүй болсон энэ сэтгэл зүрхний шархыг ер нь бол ингээ баг багаар ингээ цаг хугацааны туршид ингээ эдгэрч явдаг те. Гэхдээ хин нэг нь одоо адил зүрхээр шархалсан ийм шархтай хүн маань одоо таны амьдралд орж ирэхэд
та тэр хүнтэй харилцан ярилцаж чадсанаараа ер нь бол ингээд бас бага хэмжээний сэтгэл зүрхний шарахыг эдгэх боломж нь байд юм аа. За үнэхээр хоёр шарахтай хүн бол удаа хугацаанд бол миний хувьд жоохон юм асуудалтай санагддаг. За гэхдээ энэ зүйл бол цаг хугацааны асуудалтай. Тэрийг яриха төр хоош нь тавьцгаая. За тэгэхээр ер нь бол ингээд харилцаанаас дөнгөж холдсон хоёр хүн байх нэ. За дэлхийн карт маань бол энэхүү карт маань те ер нь бол төгсгөл карт байдаг. За мөн бол угаасаа урдны харилцааны одоо стар карттай хоршоод ингээд итгэл найдваргүй болсон, эргэлзээтэй болсон, асуудалтай те ер нь бол таны зүрх сэтгэл одоо юм жоохон юм харанхуй итгэл найдвар гэдэг тэр нэг унтарсан байгаа үед хэн нэгэн орж ирэх нь танд хэрэгтэй юм аа. За тэгэхээр Nine of Cups карт маань бол надад бол яг нэг ийм хүн орж ирэх гэдэг нэг тийм илэрхийлэмж заяа. Яагаад тэгэхээр за таны амьдралд орж ирэх жаад хүн бол маш юм зарчимч жоохон юм тэ нэг юм одоо Педгэр гэх юм уу? За Педгэр нь ч үндэ ер нь бол Nine of Cups карт маань жоохон selfish тэ хувайчсан ийм ганцаараа байгаа сурцсан тэ нэг ийм за сурцсан ч явахтай нэг ганцаараа байх дуртай тэрэндээ айгүй нөгөө enjoyддаг болцсон гэсэн үг тэ хин нэгэнтэй учирч өөрийнхөө зүрх сэтгэлийг шархлуулах тийм зүйл хийж байснаас ганцаараа өөрийнхөө дураар тэ өөртөө одоо нөгөө цэцэг худалдаж авч чадна штэ гэдэг шиг те цэцгээ худалдаад авчдаг. За өөрийнхөө дуртай ингээ коктейлийг ингээ найруулад ингээ те өөрөө ингээ дуучдаг. Ингээд боломж нь ингээд ер нь бол их бүрдсэн одоо мөнгөлөг эмэгтэй эрэгтэй хүн байх нэ. За Queen of Pentacles бол айгүй тийм нөө юу штэ. Гартаа одоо бүх зүйлийг ятгсан гэдэг шиг те. Ер нь бол ажил карьерийн хувьд маш тогтвортой болсон хүн байна. За дээр нь нэмэх нь одоо өөртөө ер нь бол илүү анхаарал тавьдаг ийм хэмээн байх нэ. За Page of Swords бол одоо тэ ингээд учрах нь тодорхой гэдэг шиг одоо Page of Swords, Ace of Swords бол ер нь бол ингээд та хоёр нэг нэгнтэйгээ уулзрах зам нь бол маш ойрхон байгаа гэсэн үг. Миний хувьд бол тэгж хэлнэ. За хамгийн доотлолтой энд те Two of Cups карт маань гарч ирж байна. Маш хөөрхөн зүрхэн дотор нэг хоёр хүн сууж байна те. Тэгэхээр энэ хоёр бол яг вэ нэг нэгэндээ одоо яг л хэрэгтэй цагтаа гарч ирж байгаа. Нэг нэгнийхээ сэтгэлийг те гоё эдгэх одоо ингээд эмчлэхэд хэрэг болох хин нэгэн гэсэн. Урт хугацааны харилцаа гэж хэлж болох ч гэсэн энэ бол жоохон цаг хугацаа шаардах буюу та хоёр энэ харилцаан дээрээсээ өөрсдөө тэ хуучин ямар нэгэн ийм трама байна гэдэг байгаа шүү дээ. Сэтгэл зүйн ийм жоохон онцгүй нөхцөл байдал байгаа бол энэ зүйлээс релиз хийх буюу тэр зүйлүүдийг яг одоо тавьж явуулж чадах буюу тэ релиз хийж чадсанараа та хоёр temperance буюу өөрөө өөрсдийнхөө яг ийм дундын одоо нэг ийм балансыг олж чадна гэсэн үг. Тэгэхээр ер нь л бол надад бол яагаад чи нэгдүгээр группийнхан бол яг нэг нэгэндээ зориулагдаж ирсэн хийлинг хийх зорилготой хоёр хүн байх нэ. За энэ дээр бол мэдээж хэрэг та сонголт хийх гээд ерөөсөө яраад хэрэггүй буюу нэг нэгнтэйгээ гоёдээ ингээд найзлаад үерхэд ингээд ярилцаад нэг нэгнийхээ зовлон жаргалыг сонсоод тэ гоё цагийг зугаатаа өнгөрөөгөөд одоо хүн чинь ер нь бол яг ингээд нэг нэгэндээ яг л нэг юм бүх юм цаг хугацаатай гэдэг шиг яг л цаг хугацаанда танд ирэх ёстой байсан хүн мөн үү гэвэл yes тэ энэ бол Two of Cups гэдэг картаар илэрхийлэгдэнэ. За энд бол ингээд нэгтэй айхтар ингээд одоо шийдвэр гаргах гал тэ одоо ингээд нэг ирээдүйн одоо хань одоо юу гэдэг юм бүр юм албан ёсны харилцаа гэл ингээд бүр хитрхи тэгж бодхоосоо илүү аюугаа easy буюу хөнгөн явчаарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр нэг уншлагууд маань ер нь бол хөөрхөн ингээд ойрхон давтамжтай ороод байгаа учраас та бүхэн маань
одоо энэ хүнийхээ энергигтэй ингээд нэг давтамжтай хугацаагаар ерөнхийдөө ингээд паблик уншлагнаасаа аваад яваад авах боломжтой. Тэгэхээр заавал ингээл нэг айхтар сонголт хийх гээд ингээ хөсөө чахруулаад гаргаад ах шаардлагагүй. Энэ одоо яг хаанаас яаж гарч ирсэн юм бол ерөөрөө гээд маш олон юм бодоод бас ингээд толгоогоо ингээд гашлагаад авахгүйгээр бас ингээд толгоогоо гашлагаж одоо өөрийгөө зовоохгүй буюу энэ хоёулаа ингээд нэг хөлсөн гарцсан хоёр одоо юу байгаад байгааз. Одоо энийг юу гэх юм болоо? Cappy Barrett гинүүдээ яг нөгөө энэний бол яг юм англи нэрийг мэдэхгүй юм байна. Тэгэхээр энэхүү одоо нөгөө картан дээр маань гарч байгаа шиг олон юм бодож битгий гашлагаарэ тий битгий зовоорой зүгээр гоё хөнгөн байгаарэ гоё фан байгаарэ нэг нэгэндээ гоё тий ийм энэ хөөрхөн тий нэг юм сэтгэлийн айдас төгшөрийг алга болох гэж ирсэн соулмейттэй та бүхэн маань welcome гэж хэлээд гоё найзлаарэ гэж хэлмээр байна. За ингээд групп 1-ийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. Ингээд групп 2-ийн маань уншлага хэлж байна. Групп 2-ийнхан маань ер нь бол айгүй хөөрхөн заяа. Яа тэгэхээр For Once карт маань бол ямар нэгэн зүйлийг тэмдэглэх карт байдаг. Дээр нь маш гоё аз жаргалтай ер нь бол хосын карт тий ямар нэгэн зүйлийг тэмдэглэж байгаа. За Ace of Pentacles бол хорвоо ертөнц танд нэгэн гоё боломжийг илгээхнэ гэдэг ийм гоё картны хослолтой. Яа шүлжлээ sorry. За ийм хослолтой ийм гоё одоо 2 дугаар группийнхан маань байх нэ. За тэгээд хоёр хүн ингээл хоорондоо гоё уулзраал те их л гоё аз жаргалтай байх нэ. За ямар ч гэсэн бүгдээрээ илүү тодорхой дэлгэрэнгүй уншлагаа энэхүү картнаас авцгаая. За групп 2 For Once Ace of Pentacles картыг сонгосон 2 дугаар группийнхны маань амьдралд хайрын амьдралд ямар хүн шинээр орж ирж байгаа вэ? Wow, 9 of Pentacles, 7 of Pentacles. For Once дахиад гараад ирлээ. За, Empress. Wow. Эхлэл бол үнэхээр гоё явж байна. Сүүл рүүгээ ямар карт гарч ирэх нүү бүгдээрээ харцгаая. Эхлэл бол тасархай. За, 10 of Pentacles. That карт маань гарч байна. 7 of Cups, 2 of Cups. Wow. За, Lovers. За, ер нь бол штэ. Энэ бол long term гэж ярьдагтэй бид нар одоо урт удаан хугацааны айгүй хөөрхөн харилцаа байх магадлал нь бол бүр маш өндөр шүү. Яагаад вэ гэхээр For Once карт маань маш гоё тогтвортой, баланстай, маш гоё эерэг, маш гоё эрүүл ийм харилцааны карт байдаг. Би бол энэнд бол маш дуртай. Ер нь бол ийм одоо нөө тэ хамгийн зөв харилцаа гэж нэг ярьдаг штэ тэ хүмүүс. Нэг хэр оргийн нэг юм жоохон юмд халтраад унцдаггүй. Нилээн юм хундаам сайтай гэх юм да тэ байшингаар ярих юм бол хундаам суурийг бол маш сайн цутгаж өгсөн ийм гоё харилцаа байдаг. За ер нь бол таны амьдралд орж ирэх тэр нэгэн хүн бол 9 of Pentacles хамгийн ихний карт. Энэ хүн бол үнэхээр тэ санхүүгийн хувьд бол маш гоё асуудлуудаа шийдэж чадсан. Нилээн ийм элбэг дэлбэг хангалуун амьдрал гэдэг шиг тийм гоё амьдралтай байж болно. За сэтгэлээрээ бас гоё баян байж болно. Гэхдээ 9 of Pentacles бол ажил карьер, мөнгө санхүү ер нь бол материалын зүйлсээр тулгуурладаг. Тэгэхээр энэ хүн маань ер нь бол маш их мачуур ингэж ажилдаг өөрийнхөө ажил мэргэжил дадлахсан, гарсан. За ер нь бол санхүүгийн хувьд маш амжилттай явж байгаа хэн нэгэн таны амьдралд орж ирнэ гэдэг яг энэ бол ер нь бол маш тодорхой харагдаж байна.
За Ten of Pentacles дахиад те Ten of Pentacles бол яг ийм гоё амлалтын карт байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань дахиад л гоё нөгөө юусан Pentacles-тайгаа цуг байна те. Тэгэхээр энд нөгөө хоёр маань бүр энд нэг хөөрхөн те дахиад нэг ийм дундаасаа нэг ийм хөөрхөн хүүхэд тэгээ болцсон. Тэгээ бас нөгөө зооснууд нь бас ингээл те эргэн тойронд нь зүгээр л ингээл одоо байж идэг. Ер нь бол ийм нэг баялагын жоохон юм мөнгө татдаг нэг ийм энергитэй бас ийм хүмүүс байдаг те. Ийм одоо юу гэдэг мөнгө тэр хүмүүст хайртай гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ хүнд бол мөнгө үнэхээр хайртай юм аа. За Empress бол ер нь бол те яг ингээд хин орж ирж байгаа вэ гэж асуусан учраас бүгдээрээ ерөнхийдөө бол дандаа нөгөө үнийгээ чиглэж ярина. За Empress бол бас л мөн адил ер нь бол одоо те хөгжил, дэвшил, ажил, карьер одоо юу гэдэг хүнд одоо ямар байх одоо юу гэдэг амжилттай хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг шиг амжилттай хүн гэж Empress-ыг хэлдэг хгүй юу. Ер нь бол ийм баялаг бас л ийм түгээгч хай одоо тий ингэж өөртөө татагч маш гоё эмгтээлэг генерик. За ер нь бол бүр ярих юм биш те. Ер нь бол 2 дугаар группийнхан бол маш хөөрхөн. За Lovers card маань бол Two of Cups карттай гарч ирсэн. За тэгэхээр энэ нараа 2 дугаар группийнхан бол яг энэ одоо яг өөрийн үнэхээр ирээдүйн яг хань гэж ярина те бид нар тань өөрийнхөө яг жинхэнэ хосыг олох маш боломж дүүрэн 2 дугаар группийнхан байна. За Lovers гарч ирлээ, Two of Cups гарч ирлээ, Four of Wands карт маань 2 удаа гараад ирлээ. Дээр нь Ten of Cups гэдэг бол аз жаргалтай амьдралын хамгийн одоо дээд карт маань байт юм аа. За Knight of Pentacles, Knight of Swords. За энэ ер нь бол Knight of Pentacles карт маань энэ хүн бол нэлээд өөрөг чинь одоо нөгөө маш болгоомжтойгоор ажиглаж урагшлана гэсэн карт. За Three of Pentacles маань таарын дунд магадгүй та хоёр хамт ажилдаг хүмүүс байх магадлал маш өндөр. Ямар нэгэн төсөл хөтөлбөр дээр цугтаа ажилдаг те. Ийм нэг ойрын найзууд чинь хүрээлэлч гэдэг юм уу те. Ийм ойрын газраас одоо юу гэх юм ойрын тантай ойр нь бол маш ойр байна л гэсэн үг. Three of Pentacles бол ер нь л нэг тийм цуг ажилдаг яг нэг юм танилын хүрээ яг л нэг юм нэг community нэг тийм газраас энэ нэгэн хүн гарч ирэх нэ. За энэ хүн бол ер нь бол миний хувьд маш болгоомжтой бөгөөд ер нь бол нэг тийм удаад ахгүй энэ оны эхний 3 сардаа бол таны амьдралд бол гараад ирнэ гэж би бол хэлнэ. За Seven of Cups карт маань тэгээ энэ бол одоо энэ дээр бол би тэг ийм ста нөгөө төрөгдөл гэж би хаяа уншдаг те. Seven of Cups-ыг ингээд ял аяга сонгохоо мэдгүй байгаа. Seven of Cups гэж уншдаг. Энэ 2 дугаар группийн тохиолдол дээр болохоор энэ картыг та үнэхээр одоо юу гэдэг нэг хүн ингээл нэг гоё одоо тэр тийм хүн одоо яг нэг ингээд нэг нүдэндээ төсөөлдөн штэ. За тэр хүнтэйгээ тэгж амьдраад тийшээгээ тэгж аялаад тийм юм худалдаж аваад тэр хүн надад тийм гоё цэцэг өгөөч гэдэг юм те. За тэрнтэй адилхан таны гоё те бүх гоё хүслийг биелүүлэх боломжтой энэ нэгэн хүн орж ирэх нэ. За тэгээд одоо групп 2-ын хандаа юу ч ярих втэ. Ер нь бол групп 2-ыг сонгосон хүмүүс маань маш гоё энерги гарч ирж байна. Тэгээд үнэхээр энэ дотор те за яг энэ dead карта тайлбарлахаа марцсан байна. Энэ бол өөрчлөлтийн карт байгаад байдаг шүү манайхаа. Өөрчлөлтийн карт. За бүгдээрээ өөрчлөлтийн карта аль юунаас вэ? Юун дээр өөрчлөлт орж ирэх юм бэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За ямар big change буюу энэ амьдралын л нэг том өөрчлөлт байх гэдэг. За Five of Wands гэсэн карт маань гарч ирж байна. За Five of Wands, Knight of Swords энд гарч ирсэн карт маань гарч ирж байна. За Knight of Coins. Knight of Coins хаана нэлээ?
Энэ Knight of Pentacles карт маань гарсан картууд маань ингээ бүгд гарч ирээд байна л да. За Five of Cups. За тэгэхээр энийг одоо яг ямар өөрчлөлт гэж хэлэх вэ? Харъя. Five of Cups. За ер нь бол бүтлгүүтэлтэй үүгээр цэг тавигдлаа. Та магадгүй дээ одоо хин нэгнтэй таардаггүй одоо тэ нэг юм өмнөх хосын харилцаанд магадгүй ингээд фейлддэг урам гутарсан одоо одоо тэ тухайн одоо тань сэтгэлтэй хүмүүс орж иржлээдэг. Гэхдээ тэр хүмүүс буцаад аюу хурдан ингээд тэ үйл ойлголцол маргаанаас болоод ингээд явчдээ штэ гэдэг энэ бодлыг өөрчлөх, танд итгэл найдар өгөх тэр нэгэн сайн хүн гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ ер нь бол тэ яг мэдээж хэрэг одоо залуу хүмүүсийн маань эргэн тойронд зөндөө олон хүмүүс одоо ингээд нэг сонголтоор ингээд жишээ нь ингээд байжлаа гэж бодоход тэ ер нь бол ингээд амжилт, карьер одоо маш гоё юм ахилттай. Ер нь бол нэлээд юм гоё зөөлөн талтай юм эндрэнгүй сэтгэлтэй хин нэгэн байна шүү. Тэгэхээр андуурав да. Тэ яг нэг өөр хүн гараад ирсэн чинь яг энэ хүн байна гэд ингээд буруу далигаад явчуу. Тэгэхээр энэ хүнээ зүрх сэтгэлээсээ гоё мэдрээд одоо та олох болно. Яа гэвэл энэ дотор Two of Cups карт маань байгаа шүү. Тэгэхээр энэ хүн бол таныг яг тэ нөгөө unconditional гэдэг чиг яг байгаагаар чинь хүлээж аваад хайрлах хин нэгэн гэсэн үг шүү. За тэгэхээр та бүхэн маань энэ хүнээ өөр хүнээр одоо ингээс андуураад сонголт хийчвэ. Яагаад энд Knight of Coins 2 гарч ирээд Knight of Swords 2 гарч ирээд байгаа вэ гэхээр яарч ерөөсөө ингээд нөгөө юу гэдэг бодлоо одоо их цэгцтэй байх нь яарч ерөөсөө ямар нэгэн байдлаар юмд бити хандаарай тий гэж хэлээд хоёрдугаар группээ дуусгая. За ингээд та бүхэнд хэрвэлсэн байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. Тэгэд групп 3-ын маань уншлах эхэлж байна. Групп 3-ын маань Four of Pentacles гэсэн картын сонголтыг хийсэн байна. Тэгэхээр ер нь бол жоохон хуучин зүйл гэхээс илүү нөгөө шин зүйл гэхээс илүү хуучин зүйлээсээ ингээд чаргууцалдаад чангаагаад байгаа 3-р группийнхан байна. Буюу комфорт зоноосоо гарч чадахгүй байгаа даа гэсэн үг. За тэгэхээр 3-р группийнхан маань яг таны тэ хайрын амьдралд хэн ирж байгаа вэ? Сингэлчүүдээ бүгдээрээ харцгаая. За Four of Pentacles хайрын амьдралд хэн ирж байгаа вэ? Групп 3. Таны хайрын амьдралд хэн ирж байна вэ? Nine of Cups. За нэг ийм дураараа сингл ирэхэндээ одоохондоо те өөрөө айгүй тийм ганцаараа айгүй happy enjoy-дж амьдарч байгаа. Маш enjoy-дж амьдарч байгаа хүн таны амьдралд орж ирэх нэ. За Queen of Pentacles. За Star. Nine of Wands. Three of Cups. Yeah, Empress. Ace of Swords. Eight of Pentacles. Four of Pentacles. Сонголтын карт маань дахиад гараад ирлээ. Serpent, Moon. Дэлхий. Two of Pentacles. Four of Cups. Five of Cups. Six of Cups.
За тэгэхээр энэ ярил аягүй хөөрхөн юм байна да. За энийг аваад энийг авч. За тэгэхээр ер нь бол нь штэ 3 дугаар групп байна штэ. Ийм байгаад юм. Энэ бол яг ийм нэг хуучин харилцаа сэргэх магадлал нь бол маш өндөр. За тухайн үед бол та хоёрын харилцаа асуудалтай байгаад ингээд төгсгөл болсон. Та хоёрт энэ харилцааг яг хэрхэн яаж харах вэ гэдэг. Тэгээ энэ харилцаа яг юунд хүрэх вэ гэдэг ийм холдох хугацаа байсан. Эхний харилцаа бол нэлээд чаленжтай байсан. Энэ харилцаа одоо юу гэдэг энэ ийм те одоо энэ харилцаанд асуудал их байсан уу байсан. За healing хийх ёстой юу тийм. 4 of cups, за 5 of cups маань энэ маань ингээд уугаад бүр одоо арх уугаал тасарч ах шиг байна да тий. За тэгэхээр ер нь бол яг нэг ийм чаленжтай харилцаа буцаад эргээд ингээд те нэг хэсэг энэ хүмүүс маань одоо ганц бий болоод нилээн нөгөө дураараа дүргээд гэдэг шиг те өөрийнхоороо нилээн гоё ингээд happy байж чадсан байна. Энд 3 of cups бол бас ийм нилээн ийм зугаа цангилтэй одоо зугаацах ер нь бол өөрийгөө аягүй гоё ингээд нэг юм одоо орсноос таслаад нэг хүн нэг жоохон нэг хэсэг нэг жоохон нэг найзтай байжгаад салхаараа нэг уяанасаа алдуурсан гэдэг шиг те нэг жоохон ийм нэг дүрсгүтэж гүдэг яг тийм дүрсгүтэж гүйжсэн хүн маань таны амьдралд дахин орж ирэх нэ гэж би бол хэлнэ. Яа тэгэхээр 4 of Pentacles хоёр маань бүр хоёулаа ингэ гараад ирсэн. Энэ бол шин зүйл хүлээж авахгүй. Тэгээ одоохондоо нөө би бэлэн биш байна. Яг хөө те өмнөх харилцаа хичнээн фейлсэн ч гэсэн энэ харилцаа бол яг өмнө эхлэхэд бол та хоёр одоо нэг нэгэндээ сэтгэлтэй юу гэвэл тийм сөүлмэд харилцаа байгаа юу тийм. За энэ харилцааг дахин ингээд өнгөлж байгаа байхгүй юу? Air of Pentacles ч өөрөө нөгөө айгүй тийм юу тийм энэ харилцаан дээрээ нэлээд сайн хичээж одоо өмнө нь алдсан алдаагаа одоо залруулж дахин одоо боломж байгаа хэсгийг шалгаж энэ хүн таны амьдралд орж ирэх нэ. За Ace of Swords те энэ бол бүр ингээд айгүй тийм тодорхой. За 6 of Cups бол танаас уучлахгүй, танд ямар нэгэн бэлэглэх, таныг дахин өөрийнхөө амьдралд оруулж ирэх одоо ийм хүсэл тэмүүлэлтэй ийм сөүл метод байгаад байна. За 3 of Pentacles карт маань бол те за үнэхээр энд одоо ингээд нэг намайг хүлээж авах болов үгүй болов гэсэн шиг те энэ хүү хөөрхийн нөгөө бондгор маань хамаг хөлсөн ингээд цутгацсан ингээд жоохон айцтай л өөрлөө чи ирнэ. Тэгээд хамгийн гол нь та энэ хүнд яг үнэхээр yes no гэдэг хариултын мэдээж ирэх та өөрөө өгнө. Амьдралдаа оруулж ирэхээ та шийдэх болно. За тэгэхээр энд бол ялцчгүй л чаленжтай харилцаа төгсгөл болсон буюу дэлхийн карт те энэ бол second chance буюу хоёр дахь боломж гэдэг нэг ийм мэдрэмжтэй уншлага боллоо. За Hierophant маань энэ хүндтэй хин нэгэн багшилсан, заасан, зааварлсан гэдэг шиг те ер нь бол нэг тиймэрхүү энергитэй байна. За тэгээд өнөөдрийн маань уншлага ерөнхийдөө бол ийм гоё юм цомхон хөөрхөн жижигэн орж байгаа. Тэгэхээр та бүхэнд маань энэ уншлага маань одоо хэрэг болсон байх гэж найдаж байна. Бас мөн зугаатай байсан байх гэж найдаж байна. Тэгээд таард уншлага гэхээр л те нэг амар сериусны нэг юм айхтар ингээл үг хэллээ л те ингээд ингэж уншдаг бол миний бол одоо тайп биш. Тэгэхээр зарим тохиолдолд үнэхээр ингээд нэг гоё энергитэй юм фан уншлага оруулахыг бас хүсдэг шүү. Тэгээд өнөөдөр бол миний хүсэл биеллээ. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа, баяртай.